Над 11 населенными пунктами. Исламын дайжид насанд хүрээгүй 12 хүүхдийг алан хядах лагераас оргосонд шийтгэн цаазар авсан аимшигт хэрэг гарчээ. Сирийн зохицуулах хайрам Исламын Вант улс руу дайрсаар байгаа билээ. Улсын удирдлагууд Алеппо хотын өмнөд хэсэгт байрлах хэсгийг хяналтандаа авсан байна. Хяналт тогтоох үйл ажиллагаа Оросын холбооны улсын тусламжтайгаар аваад байгаа билээ. Оросын холбооны улсын агаарын хүчин алан хядагчдын хэд хэдэн байрлалд цохилт өгснөөр Исламын улсынхан ухарч эхэлжээ. Харин тэр хооронд Исламын улсын алан хядагчид олонний нүдэн дээр дахин хүний амьд хүрсээр байна. Энэ удаад Иракийн Мосул хотод тэд 12 хүүхэд цаазалснаа олон нийтэд дэлгэжээ. Цаазыг 12 хүүхэд нь алан хядагчдын бэлтгэдэг лагераас орохыг завдснаар авсан байна. Алан хядагчдын гарт 12-оос 16 насны хүүхдүүд өртсөн бөгөөд тэдний хүчээр лагерт байлгаж байсан байна. Энэтхэг балбын хил дээр өмнө дэгджээ. Энэтхэг балбын хил дээр олон хоног үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг албадан тараах үеэр хүний амь өргөдөж өмнө дэгджээ. Балбын цагта олон зуун жагсагчдын эсрэг гал нээснээр энэтхэгийн нэг эрэгтэй амь өргөцсөн байна. Их сурвалжийн мэдээснээр толгойдоо шархагдсан эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан юм а. Өмнөний үеэр 7 хүн 9 цагта гэмтэж бэртсэн байна. Энэтхгээс балб руу бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөх хилийн нэвтрүүлэх 2 гарцыг хаасан жагсаалын улмаас Катмандуд шатхууны хомсдол үүсгэд хүрсэн билээ. Балбын засгийн газар хятадаас 1.3 сая литр шатхуун авахар болж хомсдол шийдвэрлээд байгаа юм а. Балбын засгийн газрын өмнөд нутагдах шинэ бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцсэн хүмүүс өнгөрсөн 8 дугаар сараас хойш жагсаал зохион байгуулж эхэлжээ. В Перу из живота 3-летнего мальчика 4 настай жирэмсэн байсан олныг цочирдуулжээ. Гидсэн хүчтэй өвдөж байна хэмээн атиралдаж байсан 4 настай хүүгийн эцэг эх түүнийг эмнэлэгт аваачиж үзүүлжээ. Тэгтэл энэ бүх өвдөлтийн шалтгаан нь хүүгийн гидсэн дотор буй өгсөн ураг гэдгийг тэд мэдээд айж баламудаж орхисон гинэ. Энэтхэгийн энэ 4 настай хүү маш ховор тохиолдог байдлаас болж хийсвэрээр жирэмсэлсэн байна. Баруун Бенгал мужийн Мендафур дүүргийн Харикабанд тосхны энэ оршин суугч гидсэндээ урагтай мэндэлсэн юм а. Шинжлэх ухаанд ийм тохиолдол маш ховор буюу 500 мянган төгрөгөд нэг тохиолддог юм а. Анагаах ухааны сурах бичгүүдэд ийм эмгэгтэй өвчтөн байсан гэдгийг үгүйсэн ердөө 200 орчим тэмдэглэгээ бий. Өнгөрөх 7 хоногт хүүгийн гидээс айхтар өвдсөн тул ээж аав нь эмнэлэгт хүрэхдээ эмчнэр хүүг хавдартай болсон байж мэднэ гэж таамаглажээ. Тэгтэл компьютер томографийн шинжилгээгээр хүүгийн гидсэн дотор өгсөн ураг байгаа нь тогтоогдсон байна. Өгсөн ураг гар хөл хумс хэсэгчлэн боловсрсан толгойтой байсан юм а. Одоо хүүгийн биеийн байдал сайн байгаа. Тэр бидний ажилтнад байх болно хэмээн ургийг гаргаж авах мэс ажилбарыг хийсэн юм ч хэлжээ. Wi-Fi ашиглах хан нэвт хар харга нээжээ. Америкийн Массачусетсын технологийн их сургуулийн физикчид Wi-Fi-ийн тусламжтайгаар ханын цаанаас хүмүүсийг харах арга нээсэн байна. Их сургуулийн сайтад бичснээр бол энэ тухай хэдхэн хоногийн дараа Японы Кобе хотод болох эрдэм шинжилгээний SIGGRAPH баг хурал дээр танилцуулах юм а. Энэ аргыг зохиогч Фадель Адиб Дина Катаби нарын хэлж байгаагаас үзэхэд төхөөрг нь Wi-Fi дээр үндэслэн радио долгион цацаж энэ нь ханы цаанаа хүн бусад биедэд хүрээд аппаратад эргэн ирж хөдөлгөөнийг нь тодорхойлох гинэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ аппарат хүний өндөр зэргийг тодорхойлж ханын цаана хэн байгааг 90% баталгаадаа тодорхойлж чадах болохоор хууль хамгаалах болон тусгай албадад тун чухал багаж болох юм байна. Үүний зэрэгцээ энэ аппарат ханын цаана байгаа хүний зүрхний цохилтыг хэмжиж болохоор ганц бие хүмүүсийн биеийн байдлыг байнга хянаж хэрэг хөдлөхгүй юм уу зүрхний ажиллагаанд доголдвол автоматар түргэн тусламж дуудах боломжтой гэнэ.